Төрийн байгууллага болгон тусдаа тендер зарлах нь өөр ашиггүй. Боловсрол шинжилгээ ухааны яамны захиалгаар 1 жилийн хугацаатай нийслэлийн 32 сургуульд хагас боловсруулсан мах ногоо нийлүүлэхээр төрийн худалдаа авах ажиллагааны газар ерхий гэрээ зарлуулсан. Байгууллага болгон дээр явдаг тендерийг нь болоод нэг тендер яваад тэр нь 3 жилийн хугацаанд гэрээ байгуулад нэг үн тавьчихна. Тэгээ зөвхөн чанар стандартны шаардлага хангацсан бараа бүтээгдэхүүн тендер байна. Тэрнээс шууд захиалга хийхэд төрийн байгууллагууд төсөн шууд захирагч нар ямар нэгэн сонирхол оруулалт хийх шаардлагагүй. Энэ процессыг хэлбэршүүлж байгаа. Манай сургууль 2022-оос төрийн худалдаа авах ажиллагааны захин дэлгүүрээс ерөнхий гэрээтэй байгууллагуудаас бараа бүтээгдэхүүнээ худалдаа авч байгаа. Манай Delta Foods компани Шимтэй брендийн 5 төрлийн хөлдөөс нарийн ногоог бол бэлтгэн нийлүүлдэг байгаа. За одоогоор болохоор төрийн худалдаа авах системээ захин дэлгүүрт байршин нийслэлийн сургууль болон цэцэрлэгүүдийн үдийн хоол хөтөлбөрт бол нийлүүлж байгаа. За манай цэвэр өрсний шим дундын оршин нь бол боловсролын яамнаас зарласан хүүхдийн үдийн хоолн тийм ээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тендерт оролцоод ерөнхий гэрээ байгуулад гэрээний үүргээ хэрэгжүүлээд ажиллаж байна. Эрдэнэт мах маркет нь 2020 онд үүсгэн байгуулагдсан 22 жилийн түүхтэй компани юм а. Бид 2023 онд төрийн худалдаа авах ажиллагааны газраас зарлагдсан ерөнхий гэрээний тендерт шалгарч ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн төв соёлол, цэргийн төв эмнэлэг гэх мэт байгууллагуудад тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанарын баталгаат эрүүл махан бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна. Тэгээ ерөнхий гэрээ гэдэг маань цахим дэлгүүрийн суурь нь. Цахим дэлгүүр бол бидний мэддэг одоо ковидын үед нэлээд нэвтэрсэн нөгөө Shopee цэг юм гэж штэ. Тэрний л төрийн хувилбар юм ба. Давуу тал нь юу гэхээр хэдэн ч нийлүүлэгч ерөнхий гэрээнд орж болно. Тэгээд үнэхээр л тэр барааг нийлүүлдэг. Итгээд мөнөө нотлоод тэгээ нийлүүлж байгаа бараа нь Монгол улсын байдаг стандарт бусад шаардлагыг хангах юм бол ерөнхий гэрээнд орох эрх нээлттэй. Мэдээж одоо энэ чинь хүүхдийн хоол те энэ чинь маш чухал учраас нөгөө эрүүл ахуйн шаардлага хангасан нэгт хэрцэн арилгасан байгаа учраас нөгөө нэг шуудан савлахгүй мэдээж одоо зориултын хүсний зориултын вакуумд савлж байгаа. Тусгай машин тээвэрлэн тэгээд гарал үүснэ тодорхой шинжилгээний бичгтэйгээд бидний зүгээс бол ингээд хангаж чадах шаардлагууд бол хангаж явж байгаа. Ер нь бол 7 хоног болгон гаргасан теснийхаа дагуу орох материалаа тооцоолоод сайтн дээрээ захиалга хийгээд бараа материал маань хугацаанд хүрээд ирж байгаа болохоор ер нь бол айгүй давуу талтай байгаа. Захин дэлгүүрт байрсан үнээрээ ямар нэгэн тээвэрлэлийн зардал нэмэхгүйгээр манайх Монгол улсын 21 аймагтын сургууль цэцэрлэгүүд бүрэн нийлүүлэх боломжтой. Мөн төрийн бүх байгууллагатай худалдаа авалт нийлүүлэх боломжийг хангаж өгсөн нийлүүд аваад болж байна гэж харж байна. Захин дэлгүүр маань бид нар үндэсний үйлдвэрлэгч нарт бас боломжийг олгож байна. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд маань тоо олон болсон. Бараа бүтээгдэхүүнээ сонголтож бас нэлээд нэмэгдсэн байгаа. Материал бол дутна гэж байхгүй. Яг эрх өстө тоо хэмжээгээр чанарын шаардлага хангаад ирж байгаа. Төрийн байгууллагатай хамтран хян шинжилгээ үнэлгээ хийхэд тоогоочиг хөдөлмөрийн бодит хэмнэлт 2-3 цаг тоног төхөөрөмж зай талбай хэмнэлт гарах үр дүн ажиллагдсан учраас манай боловсролын эрхий газраас нийслэлийн бүх сургуулийн хэрэгцээ шаардлагыг тооцсон 3 жилийн хугацаатай 23 нэр төрлийн бүтээгдэхүүн одоо үе шатаагаар тендер зарлуулад байна. Ерөнхий гэрээгээр яг ингэж хүнсний бүтээгдэхүүн авснаар нэгдүгээрт бол эрүүл ахуйн шаардлагат нийцсэн. Хоёрдугаарт бол ажилчдын маань ажлыг хөнгөвчсөн. Ерөнхий гэрээнээс өмнө манайх хүнсний одоо ногоо болон мах авдаг байхдаа маш их ажиллагаатай байдаг байсан. Одоо бусад нөгөө нэг зах зээлийн үнэ өндөр үнэтэй ирдэг. Дээрээс нь нөгөө нэг эрүүл ахуй талаас маш их бохирдол их гардаг. Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ерхий гэрээ рүү шатаагаар оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд орон нутагт бүсчилсэн байдлаар ерхий гэрээг зарлах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ерөнхий гэрээний дагуу хүнсний бүтээгдэхүүн болон мах авснаар манай ажилчдын маань ажлын бүтээмж сайжирсан, хүний нөөц дутмаг байгаа үед ажилчдын минь ажлыг хөнгөвчилж өгсөн. Хоёрдугаартаас яг цагтаа үдийн хоолой бид нэр өгдөг болсноор бас биднэрт давуу талтай байгаа. Мах хоолны маань чанар сайжирсан. Энэ одоо том зах зээл боломжийг одоо илүү одоо төгөлдржүүлж тийм ээ. Илүү бас энэ хувийн хвшилт одоо энэ ханган нийлүүлэлтний илүү оролцоог нэмэгдүүлэх энэ боломжуудыг л одоо төр засгаас илүү тавихыг чармааж явах шиг. Тэр хувийн хвшлийн түншлэлийн одоо их томоохон дэвшилийг авчирсан ийм зүйл болох байх гэж би найдаж байгаа. Солонгосын жишээг харах юм бол төрийн байгууллага нь бараг өдөр тутмын бараа машина хүртэл, хогны машина хүртэл тэр дэлгүүрээс ч бол авчдаг. Манайх бас тийм юм зорж байгаа. Нөгөө талдаа бол
төрийн байгууллагуудаас гадна бэлтгэн нийлүүлэгч нарт Эрдэнэ 2 машин авах чинь, тэднийх дэд машин авах чинь гэдэг бүгдэнд нь тендер зарладаг ийм процессыг үгүй гэж. Тэгэхээр цаашдаа зардал буурна, хугацаа богино. Тэгээ нөгөө талдаа нөгөө шахаагаар хогийн материал, хогийн юм нийлүүлдэг гэдэг юм байна үндсэндээ алга болно гэж бол харж байгаа том зургаар. Ерөнхий гэрээнд хамрагдсанаар үйлдвэрийн хувьд тасалбалгүй ажиллах боломж бүрдэж, ажилтнуудын тухайд үр бүтээлтэй ажиллах боломж нэмэгдэж байгаа юм аа. Мөн манай байгууллага нь Монгол орны ирээдүй болсон хүүхэд багчуудын үдийн цайны хөтөлбөрт чанартай баталгаат махан бүтээгдэхүүнээр нийлүүлэн оролцож байгаадаа бид өдөр бүхэн хичээж баярлаж ажилладаг юм аа.